За ингээд хагас өдрийн орой мэндийг мөнгөн бороодлын хүрээний зүгээс үзэгч та бүхэнд хүргэж байна. Ингээд уламжлал ёсороо дэлхийн техник технологийн дэвшлиг ашиглаж бүтээсэн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээс та бүхэндээ танилцуулдаг байгаа. Ингээд уламжлал ёсороо өнөөдрийн дугаар эхэлж байна. Өнөөдөр та бүхэндээ бид Америкийн нэрд хөгжмийн найруулагч зам мөн продюсер доктор Дрэгийн бүтээгдэхүүн болох одоо хамгийн өндөр түвшний дуугарлыг гаргаж чадах одоо доктор Дрэг компани бүтээгдэхүүн болох Beats брендийн чихвчнүүдийн талаарх мэдээллийг хүргэж бас энэхүү бүтээгдэхүүний хуурамч болон оригиналыг хэрхэн ялгах. За тэгээд бас энэхүү Beats компаниас гаргасан чихвчтэй хамгийн сайн зохицож ажиллах Android үйлдвэрлэлийн системтэй HTC хэмээх энэхүү сая 10 сард гарсан энэ утасны талаарх мэдээллүүдийг та бүхэнд хүргэхээр бэлтлээ. Why do you have my Beats? Oh, I found them on the ground. Oh, can I have them back? No. За энэ доктор Дрэг компани Monster брендийн чихвчнүүд чихэнд зүүдэг том хэмжээтэй мөн чих рүү ордог, уг руу ордог гэсэн хоёр төрлөөр хийгддэг. Хамгийн том чихвчнүүд нь болохоор Monster-ийн Pro гэдэг Beats by Pro гэдэг чихвч байдаг. Үүний дараа студио буюу студийн одоо мэрэгчлээ хүмүүст зориулсан. За бас энгийн гар утас хэрэглэгч хүмүүст одоо зориулсан чихвчийг үйлдвэрлэдэг. Энэхүү студио гэдэг чихвч нь ер нь бас яагаад энэхүү чихвчийг доктор Дрэ хүмүүст ингэж бас бусад чихвчээс ялгаж үйлдвэрлэсэн бэ гэхээр студийн төвшөнд одоо хүмүүс студийн төвшөнд ажиллаж байгаа мэрэгчлэтнүүд тухайн бичиж байгаа дууга хамгийн өндөр төвшөнд яг бүх нарийн дууралтыг мэдэж сонсдог. Харин энгийн одоо уламжлалт чихвчнүүд болохоор тэрхүү нарийн дууралтуудыг бол сонсох боломжгүй байдаг энгийн хүмүүс. Харин үүнийг одоо боломжийг одоо студийн төвшөнд сонсох боломжийг доктор Дрэ өөрөө хүмүүст хүргье гэсэн үгнээс энэхүү чихвчүүдийг бол үйлдвэрлэж эхэлсэн байгаа. За тэгээд студио гэсэн энэхүү чихвч нь болохоор бас доктор Дрэ компани үйлдвэрлэж байгаа энэхүү чихвчний онцлог тал гэх юм бол энгийн чихвчнүүд бол ингэж нугарч ихэгддэг. За бас тэгээд энэ арьсан ийм гадаргуутай. За өөр дээрээ бас батарей орох боломжтойгоор үйлдвэрлэгдэг. Энэ батарей орох боломж яагаад батарей чихвчэнд хийж байна вэ гэх юм бол басыг одоо хамгийн өндөр түвшинд нарийн дууралтыг мэдрүүлэхэд бол нэмэлт одоо батарей хийдэг. Студио гэмэх энэ хүч чихвч нь батарей хийдэг. iPhone-д бол ер нь хамгийн сайн iPod, iPhone, iPhone-тэй хамгийн сайн төгс зохицож нарийн дууралтыг мэдрүүлдэг байгаа. За ингээд бас задлахад энэ дотор бол хоёр ингээд утас. За тэгээд энд студид зориулагдсан ийм оролтуудыг нэмэлтээр хийж өгсөн байдаг. Тэгэхээр ер нь студио чихвч нь болохоор мэрэгжлийн түвшний хүмүүс нь ч студидд очиод тухайн энэ хүч чихвчээ залгаад бас ажиллаж болно. За мөн гэртээ iPhone зугаалж явахдаа бас сонсох боломжтой хоёр төрлийн утастайгаар үйлдвэрлэдэг байгаа. За энэхүү Beats-ийн доотлынхын серийн одоо яг энэхүү том чихвчнийхаа доотлын серийн Solo HT гэж чихвчийг бас Monster компанийн үйлдвэрлэсэн. Энэ нь бол багас одоо ангийн ер нь өсвөр ангийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан бас хамгийн өндөр түвшинд дууг сонсох боломжтойгоор энэхүү чихвчүүдийг үйлдвэрлэдэг. За жижиг ангилалтай болохоор хамгийн түгээмэл ангил нь болохоор энэхүү Tour гэдэг ангил байдаг. Tour ангил нь болохоор уцаар ярих боломжтой, мөн дуугаа сонсож багасгах боломжтой. Гэхдээ дуугарлалтын хувьд түрүүний танилцуулсан студио Solo HD чихвчнээс бол 12 децибел буюу 55 ваттаар бага чадалтайгаар дуурдаг. Гэхдээ энгийн чихвчүүдийг бодвол хамгийн өндөр түвшинд нарийн дууралтыг мэдрүүлдэг байгаа. Тэгээд энэхүү чихвч анх 2008 оноос үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш дэлхийд даяар маш их хүмүүст бас хүрч тэгээд нэлээдгүй өндөр үнэлгээг бас шүүмжлэгчдийн зүгээс авсан учраас хятад компаниуд энэхүү оригинал Solo студио бол энэ доктор Дрэг компани үйлдвэрлэсэн чихвчүүдийг хурамчаар үйлдвэрлэж эхэлсэн байгаа. За үүнийг ялгахын тулд
яг одоо энгийнүүдэр одоо хэрэглэгч зүгээр энгийнүүдэр дэлгүүрт ороод авахд бас ямар ч бол ялах боломжгүй байдаг. Тэгээ бас зарим дэлгүүрүүд бол энэ хүү чихвчүүдийг хурамчийг нь оригинал гэдээ маш өндөр үнээр зардаг. За харин үүнийг ялгахын тулд хамгийн эхлээд оригинал чихвчүүд ардаа ийм бит цэгцэн ийм наалттай оригинал гэдгийг баталсан сэр дугаар нь яг дотроо чихвчнийхээ одоо хажуу талд өөрөөр хэлбэл чихвчний хажуу талд бичигдсэн байдаг. Энэ сэр дугаартайгаа таарж явах ёстой. Сэр код нь сэрийнх код яг арийнхаа энэ сэр кодтой адилхан таарж явах ёстой. За тэгээ бас өнгөний хувьд бас арай өөр өнгөтэй байдаг. Энд одоо ингээд гүн улаан өнгөтэй байгаа. Оригинал нь бол яг энгийн одоо улаан өнгөтэй байдаг. За тэгээ бас оригиналынх нь энэ утасны одоо энэ хүү оролтууд бүгд ингээд 24 каратын алтаар бүрдсэн байдаг. Харин хуурамчууд болохоор ингээд шар ингээд хумсаараа ингээд энэ шар нарилчдаг. Тэрүүгээр бас ялах боломжтой байдаг. Түрүү хэлсэнчлэн Beats чихвч iPhone болон iPod-тай Apple брендийн бүтээгдэхүүнүүдтэй хамгийн төгс зохицож нарийн дугаарт өндөр басыг мэдрүүлдэг гэж ярьсан. Харин үүний эсрэг одоо Android үйлдвэрлэлийн системд HTC, Galaxy сүүлрүүл хэрэглэгчид Android-д одоо бас хамгийн төгс ажиллахаар тийм утсыг бүтээж өгөөч гэсэн маш их хүсэлт одоо интернетээр янз бүрийн ярилцлагууд явагдаж байсан. Харин үүнийг HTC компани хүлээж авч өөрийн бас HTC брендийн Beats XC гэсэн энэхүү утсыг сая 2010 оны 9 сард гаргасан байгаа. Энэ утас бол маш их хэрэгэлттэй байгаа. Android үйлдвэрлэлийн системийг сонирхдаг хүмүүс энэ утсыг маш их сонирхож байгаа. Энэ утас нь ямар давуу талтай вэ гэхээр яг iPhone, iPod дээр Beats чихвч зохицож ажилладаг шиг энэхүү чихвч утас нь одоо Beats компани Dr. Dre-гийн бүх төрлийн чихвчүүдтэй зохицож ажилладаг. Мөн өөрт нь iBeats гэсэн одоо энэхүү чихвч бас өөрт нь дагалдаж ирдэг онцлогтой байгаа. За тэгээд энэхүү утасны хувьд яг Sensation-тэй бол ижил төвшний үзүүлэлттэй 1.5 Гц-ийн CPU, Sensation-ыг бол 1.5 Гц-ийн CPU-тэй бол сайжирж ирсэн байгаа. За тэгээд мэдээж энэхүү утас доороо ингээд За тэгээд Beats компаниас гаргаад энэхүү чихвчийг мэдээж Beats компанитай HTC компани хамтарч ажилласны үүднээс мэдээж Beats компани бас үндсэн логоны улаан өнгийг энэ доороо товчлууруудтай хослуулж өгсөн. За мөн ардаа логог бас шингээж өгсөн. Тэгээд мэдээж хамгийн гол нь Beats-ийн чихвчүүдтэй хамгийн сайн төгс зохицож нарийн дууралтыг мэдрүүлэх юм Android үйлдвэрлэлийн системтэй утас гаргаснараа хамгийн бас онцлог талтай байгаа. Мөн энэхүү утас бол хар болон цагаан өнгө гэсэн хоёр сонголттойгоор хэрэглэгчдэд хүрж байгаа. Ардаа 8 мегапикселийн камер. За тэгээд лого энд металл сайжруулсан титан материалаар бас гадна талыг бүрж өгсөн. Тэгээд стерео дууралттай. Энгийн одоо зарим Galaxy бусад утаснууд бол стерео дууралттай байдгүй. Харин энэхүү утас өөр дээр стерео дууралттайгаар үйлдвэрлэгдэж байгаа. За ингээд өнөөдрийнхээ дугаараар хүүхэд залуусын хамгийн их сонирхож бас хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн болох Dr. Dre компани Beats брендийн чихвчийг та бүхэнд танилцууллаа. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай байцгааж.